заавал том компани гэхгүй шүү дээ. Ер нь бид нар гадаад бодлогоор энэ газрын баялгаа болоод гадаад бодлого талдаа бол барих хэрэгтэй. Яг л бид нар хоёр хөршийн дунд байдаг учраас далаад гарцгүй орны хувьд бол маш залтай тоглолтуудыг хийж энэ эдийн засгийн хүндрэлээс гарах ёстой. За тэр үр ширний асуудал бол энэ хувьцаат компани учраас энэ тал дээр нь бол нэлээд тодорхой тэр тайлан балансан дээр нь байдгийг. Тэргүүл та нар өөрсдөө олоод үзчих хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь бол нэг зах зээлээс хамааралтай байна гэдэг бол байнга л ийм юмтай одоо тулгарнаа. Тийм учраас бол энэ чиглэлээ бид нар өөрчлөх ёстой. 2010 онд өргөн төмөр замыг зүүн тийш нь анх батлуулсан байна. Хэрвээ тэр үеийн одоо ерөнхий сайд нар эрх мэдлээ ашиглаад зүүн тийшээ чиглэсэн төмөр замыг тавьсан бол өнөөдөр ийм хүндрэлд бол орохгүй. Тэгэхээр бол заавал том компани биш одоогийн тэр Эрдэнэс 5-7 удирдах байгаа хүмүүс нь бол энэ ажилдаа бол сайн хийж байгаа юм. Харамсалтай нөгөө сүү батуулдын үед тавьсан иргэдэд тараасан өрн одоо нөгөө гаргаж байгаа бүтээгдэхүүнээрээ дараад байгаа учраас санхүүгийн хувьд бол нэлээд хүндрэл болоод байгаа юм байна л дээ. Ингээд штэ би зүгээр ингээ асууж шүү танаас MCS компаниг одоо эсэргүүцээд байгаа шалтгаан нь бол таам Женко Батулга байна гэсэн ийм зүйлийг яриад. Энэ дээр та ямар зүйл? Яг тэ энэ нөгөө нэг мушгилталтай яаж юм нэхэр би ч бас нөгөө бизнесийн салбарт байсан учраас хоёр компани өрсөлдөө ингээ харуулчихж байгаа юм. Би нөгөө сайд байсан учраас Монгол улсын төрийн сайд юу хийх ёстой вэ гэхээр тэр чиглэсэн яамныхаа бодлогыг гаргаж тавих ёстой байна. А тэр бодлогын эсрэг нөгөө бизнесийн бүлэглүүд нь явцдаг энэ тал дээр зөрчил гарахаар энийг бол Батулга од жаргалын маргаан мэтэр яриаддаг тэг чиглүүлчих байгаа юм. Нэгдүгээр ялангуяа төрийн түвшээ болсон төрийн сайд болсон бол Монгол орныхоо эрх шиг нэгдүгээр тавих ёстой. Тань ийм тангарагч өргөд. Харамсалтай нь энэ байдал маань өнөөдөр ингээд бас их олон зүйл дээр зөрчигдөж байна л да. 5-7 төсөл ганцхан газар доорх баялгаа ухаж гаргах асуудал биш юм. Цаана насар том бүтээн байгуулалт, төмөр зам зэрэг асуудлууд байгаа тул энэ бүгдэд гишүүдийн ашиг сонирхол явж байна. Тэгвэл Женко Батулга гишүүний хувьд 5-7 төслийг ард түмэнд ашигтайгаар бус ашиг сонирхлын зөрчилтэйгээр урагшлуулж нүдэ тагиж байгаа жихээ дарж байгаад батлах сонирхолтой гишүүд улсын хурлын бараг 50%-ийг эзэлчээд байна гэлээ. Тэд бүгд тодорхой хэмжээгээр лобби дулчихсан. Мэдээж энэ бол маш том гэрээнүүд олон улсын тийм гэрээ эрх зүйн хууль судалдаг ийм байгууллагуудаар хянаж одоо шийдвэрлэх ёстой л доо. Уг нь бол за оюу толгойдор бид нар ихний том гэрээ учраас алдсан барьсан гэж зөндөө юмнууд байгаа. Тэндээсээ дуршлах суух ёстой. Жишээ нь сайд нар гэрээ хийж болохгүй. Яг бол эрх ашигын сонирхолтой авилгал авах маш өндөр магадaltaй. За ингээд тавиад дуучлаа. Одоо 5-7 дээр яхан дахиад сайд гэрээ гэдэг. Энэ нөгөө ингэ сайхан гэдэг зориудаар. Тэгээд гэрээг үзэглэнэ гэд их хурлаар оруулахгүй гэсэн их хурл дээр оруулж ирээд тэр гэрээг үзээг бол тийм гэрээ зурагтаад явах байжээ. Дээр үед бол шууд цаазаар авна л да. Одоо бүгд эцэл яриад шүү дээ. Их орноо худалдсан авилгал авсан хүмүүс. Тэгэл ийм л юм болчоод энэ тэгээс англи хувийн өчигдөр дөнгөж өгсөн юм шиг байна. Яагаад англи хувийг шаардаад байна вэ гэхээр бид нар хэрвээ гэрээн дээр асуудал гарах юм бол гадаадд очиж шүүх хурал дээр суух нь байна шүү дээ. Гадаадд бол монгол хэлээр бол тэр гэрээг шүүхгүй. Англи хэл дээр гэж байгаа. Тэгэхээр англи эхийн монгол ихтэй тулгаж үзэх ёстой юм. Ингээ бүр нарийн юм руу орно. Энийг бол нэг өдөр юм уу, нэг 7 хоногийн хугацаанд бол хийхгүй байх л та. Тэгээд их хурал бол одоо бас хэцүү байгаа. Яг бол сонгуульд өгсөн байна. Нэр дэвшин мөнгө хэрэгтэй. Тэмээ мөнгө хаана байгаа нөгөө одоо ерөөсөө Монголд баялагтай улсууд бэлэн мөнгөтэй улсууд бол архины үйлдвэр байгаа. Энэ шатхуун түгээгч нар байгаа. Мөн уурхайн эзэд байж байгаа. Тийм учраас бол их хурл 51% орчим нь бол авилгалд идэвхсэн авилгах одоо сонирхлын тийм зөрчилдөр нь бол нөгөө хүмүүс гэрээгээ батлуулахын тулд бол нэлээд үйл ажиллагаа явуулсан байх магадлал бол их өндөр.